За сайн байцгаана уу, Бабак байна. Өнөөдөр та бүхэндээ уулын нөхцөлд ашиглагддаг цүнхнүүдийн талаар товч юм зөвлөгөө мэдээлэл хүргэхээр бэлдсэн байна. За тэгэхээр уулын цүнх бол дотроо өөрийнх нь зориулт төрлүүдээс шалтгаалаад маш олон төрөл зүйлийн ийм цүнхнүүд байдаг. За тэгэхээр би ерөнхий цүнхнүүдийн төрлүүдийн талаар болон яг өөрөө ашиглаад удаж байгаа цүнхнүүд дээр түшиглээд ийм мэдээллүүдийг хүргэе гэж бодож байна. За ингээ эхэлцгээе. За юуны өмнө сэдвээ эхлэхийн өмнө цүнхний бүтэц нэршлийн талаар танилцуулъя. За эхлээд цүнхний ерөнхий их бие яг гол ачаагаа хийх хэсэг гэсэн үг. За хоёрдугаар болохоор shoulder harness буюу мөрөвчний хэсэг, бүслэхээний бүс, хоёр талын карман, за зарим тохиолдолд энэ карманууд сэтгэн янз янзын загвартай байдаг. За дараа нь чэйжний чангалагч, онцгой үед ашиглах шүгэл, борооны уут, таяг тогтоогч, бүслэхийн карман, цүнхний төрлөөсөө шалтгаалж энэ бүслэхийн карман зарим загваруудад байдаг, зарим загваруудад бол байдгүй. За хамгийн дээдлийн хэсэг буюу энэ цүнхний малгайны хэсэг. За ерөнхийдөө иймэрхүү бүтцээс бол уулын үр хөвч маань бол тогтдог. За мөн уулын цүнхний жижиг том хэмжээг бол литрээр илэрхийлдэг. Гэхдээ тухайн брэндээсээ шалтгаалж том жижиг хэмжээ нь бол янз байх тохиолдлууд байдаг. Жишээ нь 45 литртэй цүнх нь яг брэндээсээ шалтгаалаад бага зэргийн том жижиг байдгаа гэсэн үг. За юуны өмнө та бүхэндээ жижиг хэмжээтэй цүнхний талаар танилцуулга хий. За энэ жижиг хэмжээтэй цүнх нь болохоор 20 литр хүртэлх ийм уулын нөхцөлд ийм цүнхүүдийг хоногоор явах уртын аялал зугаалгад бол ерөнхийдөө зориулагдаж хийгддэг. За ийм цүнхнүүд нь болохоор ойрын зайны өдрийн явган алхалд, уулын жимийн гүйлт, за мөн өндөр уулын дайралтанд ихэвчлэн ашиглагддаг. Ийм цүнхнүүд нь ерөнхийдөө элдв нэмэлт тоноглолт байхгүй. Загварын хувьд бол хоорондоо маш төсөөтэй байдаг. За ийм цүнхүүдийг анхаарах зүйл нь болохоор энэ мөрний оосор нь нарийн биш, мөрөнд шигдэж өвдөхгүй байхаар болоо бороо усан төсөвтэй материалаар хийгдсэн байгааг нь болохоор анхаарч авах нь зүйтэй. За миний хувьд болохоор ийм жижиг төрлийн цүнхүүдийг бол яг уулын явган алхалт гэхээсээ илүү уулын жимийн гүйлтийн бэлтгэлтэндээ бол ихлүү төлхөө хэрэгэлдэг. За дараагийн хэмжээ нь болохоор дунд оврын дунд хэмжээний цүнхүүд байгаа. За ийм хэмжээний цүнхүүд нь болохоор ойролцоогоос 30-аас 40 литрийн багтаамжтай ийм цүнхүүдийг бол хилдэг. За иймэрхүү хэмжээтэй цүнхнүүд нь ихэвчлэн ямар үед ашиглагддаг вэ гэхээр арай ачаа ихтэй өвлийн улирлын өдрийн явган асгаалтанд бол ашиглагдаж болдог. За мөн майхантай биш өдрийн бага зэргийн холын зай ийм трекинг аяллуудад бол мөн ашиглагддаг. За майхантай аяллаа үед болохоор ачаа хийхэд бол арай багдад байдаг учраас яг ийм хоногийн биш аяллуудад тохиромжтой байдаг. За иймэрхүү цүнхүүд нь бол багтаамж ихтэй байдгаараа бол давуу талтай. Харин ачааг болохоор яг тохируулж хийхгүй маш юм бага хэмжээтэй ачаа хийж үүрэх нь болохоор энэ цүнх нь хоёр тишээ холбомж биеинд ийм савлгаа үүсэж биеийн тэнцвэрийг алдагдуулах гэдэг ийм сул талтай байдаг. За мөн эсвэргээрээ их хэмжээний ачаа өөрөөс нь их хэмжээний ачаа авч явах нь болохоор их тохиолдолд цүнхнийгээ гадар талд бэхэлж авч явах шаардлагатай байдаг учраас энэ маань эргээгээд хад модонд гогдож тэгэлдүүлэх иймэрхүү эслүүдийг гаргаж идэг. Ер нь та цүнх сонгож авах гэж байгаа бол яг өөрийнхөө авч явах гэж байгаа ачаандаа тохируулж цүнхнийхээ сонголтыг хийх нь зөв байдаг. За цүнхний хэмжээ томох тусам нуруунд тохируулах тохиргоо гэх мэт орлон төрлийн ийм хэмжээсүүд тохиргоонууд бол
гарч ирдэг. За тэгэхээр одоо анхлан ууланд явж байгаа хүмүүст болохоор дотроо ийм тасалгаатай мөн цүнхүүд байдаг. За ийм тасалгаатай цүнхүүдийг хэрэглэх нь та одоо жишээ нь яг одоо доод талд нь болохоор өөрийнхөө унтлагын одоо тэр мишонкийг хийх, дээр талд нь болохоор өөрийнхөө бусад хэрэгтэй зүйлийг хийх ийм одоо цаанаасаа тасалгаатай ангилдаг учраас авч явахд илүү их хялбар байдаг. За дараагийн цүнх болохоор одоо том овгорын цүнхүүд буюу одоо 50 литрийн багтаамжаас дээш одоо ийм хэмжээтэй цүнхүүдийг бол хэлэн. За иймэрхүү цүнхүүд нь болохоор майхантай хоногийн аялал хийхэд тохиромжтой. За мөн хэдэн өдрийн одоо уртын аялал хийнэ гэсэн үг. Одоо 3 шөнө 4 өдрийн ч байт юм одоо ийм урт аяллууд хийхэд бол авч явах тохиромжтой. За мөн одоо өндөр ууланд бол одоо дундын кемп байгуулж авиралт хийх. За иймэрхүү авиралтанд бол мөн иймэрхүү 50 литрээс дээш хэмжээтэй том цүнхүүд нь бол тохиромжтой байдаг. За ийм том цүнхүүд нь болохоор одоо холын зайд их одоо хүнд ачаатай үүрж явхад одоо ингэж зориулагдаж хийгддэг учраас та ийм том цүнхээ анх сонгож авахдаа одоо маш сайн сонгож өөрийнхөө бид одоо яг суусан хэмжээгээр бол тохируулж авахыг бол зөвлөж байна. За ингэж тохируулж авахдаа та яг одоо дэлгүүр дээр нь очиж өөрийнхөө одоо авч явах гэж байгаа ачаа бараа байх юм бол одоо тэрийг одоо бодитоор цүнхэндээ хийж өөрөө бодитоор одоо тэр цүнхээ үүрж мөн одоо борлуулалтын хүнээс нь одоо тодорхой зөвлөгөө мэдээлэл авсны үндсэн дээр одоо авахыг бол зөвлөж байна. За одоо та бүхэндээ одоо цүнхээ хэрхэн өөрийнхөө бид зөв тохируулж авч явах талаар тайлбар хүргэе. Одоо том цүнхээ өөр тохируулахын тулд эхлээд өөрийн нурууны уртын хэмжээ болон одоо цүнхний уртын хэмжээ хоёрыг хооронд нь тохируулах хэрэгтэй. За нурууны уртын хэмжээ гэж та одоо өөрийн нурууны C7 дугаар үеэс одоо нуруу нугалмын төгсгөл хүртэлх үеийг хэлдэг. За харин цүнхний хувьд бол одоо мөрөвчний залгаанаас доошоо одоо цүнхнийхээ төгсгөл хүртэлх одоо энэ зайг бол цүнхнийхээ урт гэж одоо хэлнэ. За тэгэхээр энэ хоёр зай маань одоо хоорондоо ижил хэмжээтэй байж одоо цүнх маань одоо бид сууж холын зайд одоо хүнд ачаатай явхад одоо бид одоо ядрал баг өгдөг. За одоо ийм том цүнхүүдийг одоо авч явахад мөн одоо маш хэрэгтэй одоо зайлшгүй мэдж явах одоо мэдлгүүдийн маань нэг нь болохоор цүнхэндээ одоо ачаагаа зөв баглаж авч явах талаар байгаа. За ууланд одоо байн ашиглагдах зүйлээ гар дор байлгаж за мөн одоо бид ачаал баг өгч баг ядралт авахад ачаалаа одоо зөв байрлуулж явахад бол одоо энэ бол маш их одоо тус нэмэр хүргэдэг. За тэгэхээр одоо 20 литр хүртэлх одоо ийм жижиг цүнхүүдэд одоо ийм ачаа баглах техник нь одоо төдийлөн хэрэг болдгоо боловч одоо 20 литрээс дээшээ 30-аас 40 литр за 50 литрээс дээшээ ийм том цүнхнүүд болохоор одоо өөрийнхөө авч явж байгаа зүйлүүдийг одоо хэрхэн зөв одоо баглаж дистаралтай хийж авч явах вэ гэдэг мэдлэг маань болохоор чухал бол тооцогдож ирнэ. За ачаагаа буруу хийснээс болж одоо нэг талдаа ачаа хүнддээд одоо цүнх маань одоо далих. За алхалтанд одоо энэ маань одоо сааттай нэг тал дээр илүү их ачаал учирж байгаа учраас тэр талын одоо булчингууд илүү их амархан ядарч одоо зангирж ийм туйлдах одоо иймэрхүү эрсдлүүд бол тулгардаг учраас ачааны одоо хүнд хөнгөн нь бол мөн зөв тааруулж авч явах нь бол чухал байдаг. За одоо та бүхэнд одоо том оврын одоо ийм цүнхүүдэд ачаагаа хэрхэн зөв дистаралтай хийх талаар мэдээлэл хүргэе. За юуны өмнө бол цүнхний ёроолд бол одоо өөрийнхөө мишонк болон одоо зузаалах күртэг хувцс хэрэглүүдийг буюу одоо ийм зөөлөн зүйлүүдийг одоо хийж авч явах нь зөв байдаг. За энэ маань бол одоо замын явцад одоо амс хийж амрах үед цүнхээ тавихад дээр байгаа одоо ачаа бараанд бол одоо ямар нэгэн дөргөлт үж эвдрэл гэмтгэхээс бол сэргийлдэг. За үүний дээр нь болохоор одоо мишонкныхоо дээр өдрийн одоо хоолунд буюу одоо баг зэргийн одоо эвдэрч гэмтэх одоо ийм магадлалтай мөн одоо байн хэрэглээд тахааргүй одоо ийм ачаануудаа бол одоо хийж авах нь бол зөв. За нуруу талдаа болохоор одоо аяллахын хамгийн хүнд ачааг бол хийж авч явдаг. За ингэж хийж авч явах нь болохоор энэ хүндийн жинг болохоор нуруун дээр шууд одоо үйлчлүүлдэг учраас илүү их одоо ядрал багтай одоо хүнд
ачааг бол одоо илүү бага мэдэрч явдаг гэсэн үг. Харин эсрэгээрээ нурууны эсрэг тал буюу одоо цүнхнийхээ гадар талд нь хүнд юмаа хийгээд авч явах нь болохоор хүнд зүйл маань болохоор шууд одоо газар руу доошоо чиглэсэн хүчээр үйлчилж илдэг учраас илүү хүн дээр мэдэрдэг. За мөн одоо илүү хурдан ядрах ийм болоо сул талуудтай байдаг. За ингээд үүнийхээ дээр нь болохоор одоо та онцгой нөхцөл нэг яаралтай юм уу одоо байн хэрэглэх шаардлагатай зүйлүүдээ одоо хийж авч явах нь бол зөв. Одоо энэ дээр бол жишээ нь давхарлах одоо зузаан күртэг борооны салхины одоо күртгүүд гэх мэт одоо зүйлүүдийг хийж авч явдаг. За гар доорх одоо ойрхон байх шаардлагатай духны гэрэл, газрын зураг, одоо цапаас бактери зэрэг юм жижиг зүйлүүд болохоор одоо цүнхнийхээ малгайны хэсэгт бол одоо хийж авах нь бол тохиромжтой байдаг. За мөн одоо цүнхнийхээ одоо хоёр хажуу талын одоо юм жижиг кермануудад ойр зургийн одоо идэх хүнсний зүйлээ бол одоо авч явахд бол тохиромжтой байдаг. За мөн одоо цүнхэлж одоо ачаануудаа цүнхэлж авч явахд одоо зайлшгүй анхаарч явах зүйлүүд маань болохоор одоо ихэнх цүнхүүд маань болохоор ус борооны хамгаалттай юм Gore-Tex технологиг өөртөө шингээсэн байдаг боловч за энэ маань одоо тодорхой хэмжээний одоо усанд одоо ус бороонд бол одоо төсвөртэй байдаг. Тэгэхээр одоо олон хоногоор одоо урт хугацаанд үргэлжлэж байгаа бороонд бол одоо доторх ачаа бараанууд бол норох юм эрсдэлтэй байдаг учраас та анханасаа одоо цүнхэндээ ачаагаа хийхдээ ялангуяа одоо зузаалж солих хувцснуудаа мөн одоо мишонко заавал одоо торонд хийж одоо цүнхлэхийг бол зөвлөж байна. За тэгэхээр юуны өмнө цүнхээ өөрийнхөө бие тохируулж чангалахдаа бүслэгээний энэ бүсийг чангалахаас эхлэх хэрэгтэй. За бүслэгээний бүсийг чангалахдаа анхаарах зүйл нь бол та яг өөрийнхөө ташаан толгойнхоо дээр байхаар тохируулж чангалан. За ингэж чангалахдаа хүнд одоо ачаатай үед баг зэрэг ингэж бүхийгөөд ачаагаа доороос нь дээшлүүлж байгаад ингэж чангалуул зүгээр байдаг. За энэ нь бол яг өөртөө тохируулаад амьсгал энэ төр хит боохооргүй хит сул биш байхаар ингэж чангална. За хоёрдугаарт бол одоо энэ мөрний хоёр талын энэ чангалгааг бол чангална. За энэ чангалгааг мөн чангалахдаа хүнд ачаатай үед шууд ингэж доош нь дарж чангалах юм бол чангалгаа ер нь дутуу явагдах гэдэг. Тэгэхээр гараараа цүнхээ ингэж баг зэрэг дээш нь өргөж агаад татлаа эсрэг талаа нөгөө гараараа өргөөд татлаа. За ингээ энэ хоёр ч гэсэн мөн яг өөрийнхөө мэдрэмжээр чангална. За тэгэхээр энэ бүслэгээний чангалгаа болон одоо энэ мөрний чангалгаагаа хийсний дараа нь бол одоо энэ чэйжний чангалгааг хийх хэрэгтэй. За чэйжний чангалгаан дээр анхаарах зүйл бол энэ хоёр тал дээр энэ чэйжний чангалгаа бол дээш доошоо ингэж гүдэг их цүнхэн дээр бол тийм байдаг. Тэгэхээр энийг бас яг өөртөө тохируулаад энийг бол бас нэг чанга бол чангалах гад хэрэггүй. Энэ ер нь амьсгаад гад одоо нэг амьсгаа жоохон ингэж бачимдуулах гад идэг. Тэгэхээр баг зэрэг юм соловтор байхад бол тохиромжтой байдаг. За тэгэхээр бүслэгээний чангалгаа мөрөвч чэйж 3-ыгаа чангасны дараа нь одоо туслах чангалгаануудаа хийн. Тэрэн дээр юу байдаг вэ гэхээр энэ хажуу талын одоо энэ яг юм малгайны хэсгийг одоо өөрийнхөө бид илүү их юм нааж өгдөг ийм чангалгаанууд байдаг. За энэ чангалгаа болон энэ чангалгаа доотлын хэсгийг бол бид ингэж наалдуулдаг юм чангалгаа. За эдрийг бол би бол ер нь бол дандаа юм тултал нь сайн чангалцдаг. За тэгэхээр яг цүнхнийхээ чангалгааг одоо өөрийнхөө нуруунд одоо ингэж наалдуулаад маш сайн зайгүй чангалгаа хийж явах нь болохоор хол замд одоо хүнд ачаатай явхад одоо бид тухтай тав тухтай юм мэдрэмжийг төрүүлдэг. Тэгэхээр энэ чангалгаануудаа өөрийнхөө цүнхийг одоо бид сайн тохируулж өөрийнхөө аялал авиралтыг бол эхлүүлэхийг бол зөвлөж байна. За ингээд өнөөдөр та бүхэндээ уулын цүнхнүүдийн талаарх танилцуулгыг хүргэлээ. За тэгэхээр уулын цүнхийг та бүхэн одоо өөрийнхөө зориултаас одоо аялал авиралтынхаа одоо урт богино зай бол тэдрээс одоо шалтгаалж одоо цүнхээ сонгож хэрэглэх нь бол зүйтэй. За тэгэхээр хамгийн гол нь та одоо өөрийнхөө ялангуяа том оврын цүнхүүдийг авахдаа өөрийнхөө бид маш сайн тохируулж одоо өөрийнхөө авч явах гэж байгаа ачаануудаа яг бодитоор хийж үзэж үүрж үзэж байгаад сонголтоо хийж одоо худалдан авалт хийх үгийг бол зөвлөж байна. Ингээд та бүхний уулын алхалт авиралтанд нь амжилт хүсье. Баярлалаа.